Альмас Movie Guide. Ордон нэлийн эрчийг аваад байсан маяр зэрлэг зохиолт 8 анги бүхий Japan сериалыг 4 ангиар нь 2 удаа ярихаар бэлтлээ. Өдөр шөнөгүй комны дэлгэц ширтэж ухаан мэдрэлгүй тоглолцоодаг Арису маань амжилттай яваад дүүтэйгээ туфтан харьцуулагдастай. Аав нь Арисуг ажил дүрл олж ирэхгүй бол энэ гэрээс яваар авах нь мэрэ жаахан айлгаж ухааруулах санаатай сургаал айлттал. Манай хүн харин хамраас өгөхөд хаалгаас аваад байсан. Шороо идэж өссөн 2 найзтайгаа яриад уулзаа өчрийг болоод л удалгүй нэг том 400 мянга бол баахан хүний дунд орсноо орилдож тоглож бүр ухаанаа алдчихсан. Нэг мэдсэн чинь улаан гэрэл асчихсан манус замын голд байж идэр гэрэл асчихсан байхад зам дээр байж хагаад осол гаргасан гэдгээсээ жаахан жирэхэд цагдаа харахаас өмнө амжиж гуруула гяснад нийтийн 0 орч нуугддаг. Гисэн гинтл бүх зүйл чимээг болж ханахуулаад явчихлаар манай гурав гайхснаа гараад ардал төм түжигнэн бомб божигнж байдаг өнөө их хүл хөдөлгөөн пир хийдэл байхгүй болсон. Хэдхэн секундэд л сүнсээ хотволоод хувирсан байвал яах вэ? Гар утсан машин механизм тог цахлаа юу ч ажиллахгүй бүх зүйл ортос огт байхгүй болоод өөрсдөөс нь өөр амьд хүний бараа сургуул бүрч байхгүй шүү. За юу хийцгийх үү? Хайчих уу гэцгээгээд л инээлдэж байтал нэг том дэлгэц цэлийдэл аснаа. Тоглоом эхлэх гэж байгаа тул та бүхэн тоглоомдоо идэвхтэй оролцсон уу гэсэн мэдээлэл гараад ойролцоох нэг газар тод гэрэлтэж байна. Яваад очтол нэг зочид буудлын байранд тоглоомд оролцох юм гээ. Тэгсэн тэр нэг л орсон бол гарах боломжгүй зарчмаар нэмээд бас нэг хүүхэн нэг сурагч охин орж ирээд эдэн дундаа хамгийн туршлагатай нөгөө хүүхэн болж таараад тавуулаа эхнийхээ тоглоомд оров. Эхний өрөөн дээр яах учраа олоогүй байж байтал цаг нь дуусчих гэж сурагч охин нэг хаалгыг нь татаал орсон. Нүдэн дээр нь духан дундаар лазер дуулчдیں۔ За тэгэл өрөө бүр 2 сонголт бүхий хаалгатай буруу хаалгыг нэвэл үхэл харин зөв хаалга нь дараагийн өрөөрөө хөтлөн гэдгийг ойлгоод л зүгээр ч хүү хугацаатай. Хугацаанд өгөхөд ирэхлээр шалнаасаа хорт утаатай. Мань Арису чүү зөв хаалгыг тооцоолж онгойлгоо явсаар буудлын байрлахаас нэг юм гарлаа. Хөөх. Тэр нэг хамгийн туна муутай юм нэг хөлөө юу ч хөтүүлээд ачиж. Тоглоом дуусны дараа нэг хүзэр хожоод хоцсон үзэр дээрх тоогоороо эрхчлөлтөд амьдрах виза авдаг юм байл л. Харин визан дууссан хүн бол хаач висэн бэ? Цус уулан лазер туян цохилж өөх гэж юмтай. Хөлөө гэмтэж гисэн найз өөр хизүү тоглоомд орж чадахгүй байх гэж бодоод нөгөө хоёр нь өөрсдөө нэг тоглоомд орохоор явдаг. Энэ удаагийн тоглоом гэлийн 5 гих үзрийн төлөө байх. Тэгсэн тэнцээ байсан нэг нилийн хорчин залтай байрны залуу өөрийгөө өмнө нь зөндөө тоглоомыг давснаа хэлээд хүзэрнүүдийн учрыг тайлбарлаж өгдөг. Цэцэг байвал багийн тоглолт. Гил байвал биеийн хүч шаардсан. Дөрвөлжин бол мэдлэг ухаан шалгасан. Харин бундын хүзэр таарсан бол ерөнхийдөө хамгийн хэцүү буюу хамт тоглож буй бүх хүмүүсийн зүрх сэтгэл мэдрэлээр наадсан урвалт худал хуурмгийн тоглоом байх юм. Хүзэр дээрх тооны хувьд харин тухайн тоглоом бүрийн хөнгөнөөс хүндийн түвшинг харуулдаг юм байж л. Зод баг зүгсэн буутай хүн таарсан тоглогч болгоно буудаж ялаад тоглогчид түнд буудуулахгүй баригдахгүйгээр аюулгүй өрөөг олж тесрэх бөмбөгийг идэвхжүүлэх товч их салгах хэрэгтэй юм. Тийхгүй бол барилга тэр чигээрээ дэлбэрэх юм байха. Би физиологийн хүч шаардсан гэлийн тоглоом байсан болохоор аль алиг өөж үсэрч хариж сайн зүгтэж чадахгүй хүмүүс нь мэдээж дөрмийн дагуу эхэлж ялвал. Мөн нэг дүрм бол тоглоом нэгэн тал эхэлсэн бол тоглоомын хугацаа эсвэл тоглоом дуустал тухайн талбайг орхин гарч болдгоо. Гарсан тохиолд мэдээж лазердвал. Манай хэд ээлжлээд л зүгтаацгаагаад эн тэнд орж нуугдаад л тэгсэн тэнцээ нэг булиагаар байна. Маар муухай харцтай том биетэй булчин шүрмсэн зангирсан тим нөхөр. Арай шүрмслэгөр нь манай Карубэг уриалаад хамт энэ буутай алуурчныг нухчих л та. Түл шууд ялж болох юм шүү гэж мэгээд харин Арису аюулгүй өрөөг хайхаар салцгаал. Уулын спортоор хичээлдэг нэг охин байсан бас давхар болгоноор авирч хамт нөгөө өрөөг хайлцгаар болдог. Өнөө хоёр минь адуун толгойд алуурчинтай хоёрын эсрэг нэгдэж тултаа баг барахгүй шахан бүр ан мана үзэж байна. Арису харин хайсар нэг юм аюулгүй өрөөг олоод ортол тэнд бас нэг адуун толгойд байж идэг ба. Аль тад алдсаж адуунуудыг алаад цагтаа товчлуураа дарж амжлаа шүү ашгүй. Хүнд тоглоомны хохирогч болоод алуурчны дүр тоглохоор болчихсон байсан л тэр юм бэлий зайлвал. Тэгэд хожигдсан учраас дүрмийн дагуу өөхөх ял мэдээж. Ингиж нэг юм тоглоом ашгүй дуусаад тэнд үхсэн нэг залуугийн халаасанд байсан утсыг аваад сонссон чинь эрэг дээр хурдан ир гэл нэг сэжигтэй юмараад хонх чангаруулад хайчлээ базар байна. Ингээд маргааш нь болж манай хэдийн 3 хоногийн виза дуусч байгаа болохоор дараагийн тоглоом дээр ирлээ. Тоглоомд оролцохын тулд бүгд толгойдоо нэг төхөөрөмж зүүх хэрэгтэй билээ л дээ. 4 хүн тоглож байгаагийн нэг нь чон, үлдсэн 3 нь хонь болоод 15 минутын хугацаа дуусахад чон байсан хүн ялагчвалж үлдсэн 3 нь өөхөх юм гин. Бундангийн хүзэр бүхий тоглоом гэдгэл жинхэнэ энтэй. Чон уулсан хүн хоньтой харц тулгарсан цагт чоных нь эрх шилжиж урмаар явагдах бөгөөд хамгийн сүүлд чон уулсан байсан нь ялах учир чон болсон хүн аль болох бусдаасаа зүгтэн гэсэн. Эхэндээ манай хэд бүгд өөрсдөө л амьд үлдэхийн тулд чоны эрхийг авахын тулд алдсаж өгцөн. Тэгсээр сүүлдээ хоёр найз нь Арисуг өөрсдөндөө хамгийн
хатан ухаантай ямар нэг юмд хамгийн сайн үлдэх чадвартайгаар нь өөрсдийгөө золиослоод амиа алдтыг. Хайртай хоёр найзаа алдаад ганцаархнаа үлдэж чацарсан Арис бол одоо гуйныг гутрал цөгөрлийн туйл эндээс 7 дор мэдрэмж ич бас хэцүүлдэ хөрх. Усагигээд нөгөө уулч охин Арисыг бүр нэг өлбис юм үхэл ханхлуулаад гудамд хэвтэж байх юм ол. Өөрийн байрлаж байгаа газар аваад ид хөөхөн цайлж ундаалаад тэнхрүүлчих санаат дэмжид үйдэг шүү. Арис овоо тэнхрээд удалгүй дөрмийн дагуу манай хоёрыг виза дуусах хугацаа болж тоглоомд орохгүй юу? Тэгсэн өөр 3 эрэгтэй оролцогч байснаас анзаарихны нэгнийх нь хөл нилийн гэмтчихсэн. Тоглоомд оролцож чадах нь уу гэмээр харагдчих. Энэ удаад цэцгийн дөрв буюу багийн тоглолт шаардсан баг зэрэг хэцүү тоглоом байх нь л тий. Тоглоом эхлэхийн өмнө тайлбар дээр нэр явсан зай заасан хугацааны дотор байнд хүрнэ гэсэн байхыг хараад цаг гарны хугацаанд гүйж явсаар зай илээж байндаа хүрэх гэж ойлгоод амь насны асуудал болохоор хөлн гимцэн ганцыгаа орхиод гүйж эхэлцгээв. 6 км гүйжсэн үхэл өнөртүүлсэн юмнууд явж байтал замд нь хар ирвэс сул тавьчихсан нөгөөх нь нэгийг нь бариад идчихлээ. За ингээд гуруулаа болоод явж байтал нэг портри ачаан дээр нэг хуучны хөдөлгөөртэй мотоциклийн банкд түлш байхыг анзаараад хамаг найзаа алдсан Арису би одоо дахиж ямар ч хүн үхэлмээргүй байна гэл нөгөө үлдсэн залуугаа урахаар мотогоо түрээд буцаадгүй. Байн зүггүйс усагийн нөгөө залуу хоёр 10 хэдэн километр явсны эцэст ханад тулаад за энэ л бай юм байх та гэл тайвшраад байж идэл тэр нь асар их ус хааса хаалт байж юу тэр хоёрыг дөнгөж лоочгүй пис пас хийгээл хаалт болтнууд нь буудаж бариад удалгүй тэгээд яг дэлбэрч хагараад аюун бишигтэй том бос их тавлгаанууд дайраад ирлээ шүү. Айсан хүнд аргал хөдөлж өгдөх юм буцажгүйгээ замдаа хөөрхийн нөгөө ганц үлдсэн байсан залуу нь бас чадуу. Харин нөгөө талаас Арис мотоны банкнд байсан түлшээрээ атуусаа хөдлөгч гисэн амжиж ирээд усагийг аварлаа шүү дээ. Wave бурхан минь гэж амжиж суусан хідмэн тэр нүр их давлгаануудыг арай чүд аваад атус нь хажуугаараа хараад унчихсан. Дээр нь гараад зогсдол бүр анхнаасаа атуснаас хөдлөх ёсгүй л байсан юм байлээ шүү. Ингиж нэг ам гарсан хоёр маань хэсэг арман чиглэн өнөө эрг гих газрыг хайхаар цааш явцгаадаг. За ингээд ихний 4 анги маань ийх өндөрлөөд дараа үлдсэн 4 ангиар эргэн уулзцгаая да.